Миний дараагийн бичлэгийг эхэллээ. Энэ бичлэг маш сонирхолтой байх болно. Яагаад гэвэл бидний математик дээр хизээч үздэггүй бодлого гарна. За, математик дээр бид нэр зэргийн тухай хичээл ордог. Зэрэг. Одоо жишээд 2-ын 2 зэрэг бол 4. 1 усны 2-ыг 2 удаа өөрт нь үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 2-ын 3 зэрэг бол 2 2-ын 4, 4-ийг 2 дөржээд 8 гэсэн үг. Тгийн тэг зэрэг бол маш сонирхолтой тоо. Тэг суурьтай тэг зэрэг дэвшүүлсэн. За, мэдээж доотлох нь суурь гэдэг, дээдлэх нь зэрэг гэдэг. 2-ын 2 зэрэг 4, 3-ын 2 зэрэг буюу 3-ын квадрат нь 9 байдаг. За, тэгвэл тгийн тэг зэрэг юу чухам яагаад онцлог вэ гэвэл ямар нэгэн тооны тгийн оронд энэ суурийн оронд ямар нэгэн тооны тэг зэрэг заавал нэгтэй тэнцүү байдаг гэдэг дүрэн бий. Гэхдээ тэг суурьтай ямар ч зэрэг тэг байдаг гэсэн бас дүрэн бий. Тэгэхээр энэ тоо бол аль дүрэнд нь хамаарат байгаа. Тэг суурьтай учраас ямар ч тоо тэг байх ёстой гэж тэг гэмээр. Гэтэл ямар ч тооны тэг зэрэг нэгтэй тэнцүү байна гэснээс болж тэгүү нэгүү гэж асуудал үүсэж байгаа. Хоёр талаас нь харж ийн гэсэн үг. За, тэгэхээр одоо жишээлбэл 9-ийн тоог бол дээрээс нь харуул 6, доороос нь харуул 9 гэж харагдахтай л адилхан. За, тэгвэл энэ тухай зарим газруудаас асуулаа. За, одоо Google.com-ийн тооны машинд тгийн тэг зэрэг бол 1 гэж энд байна. Харин бидний Samsung-ийн утаснуудын тооны машин бол тгийн тэг зэрэг нэгтэй тэнцүү гэж яг л Google шиг бодож байна. Харин iPhone-т хүмүүсийн утасны тооны машиныг шалгаад үзтэл error заасан байна. Харин энгийн тооны машин байдаг. Энгийн тооны яг иймэрхүү машинаар бодоход бас л error зааж байна. Нэг бас нэг бодож чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр бидний хүн болгоны утас янз янз бүрээр бодож байна. Зарим нь error зааж байна, зарим нь тэг гэж байна, зарим нь 1 гэж байна. Гэтэл чухамхуу энэ тоо нэгүү тэгүү гэдг нь юусэн мэдэгдэхгүй байна. Энэ тооны ер нь хиттэй тэнцүү вэ гэдгийг эрэлт бүгдээрээ гарцгаая. Одоо бүгдээрээ 30 минутын дараа гарч хүмүүсээс асууя. За, би энд самбар хавтан бэлдсэн байна. Тэг мэдэгдэхгүй буюу тодорхойгүй 1. За, тэгэхээр хүн өөрийнхөө бодсон хариултаа энэ дөрвөлжин хэсэгт нь гарын үсгээ зурч, баталгаажуулж хийхин. Тэгээд бид нэр анализ хийж хамгийн сүүлд нь би үнэн хариултыг хэлэх болно. A few moments later. За, бид нар улсын их дэлгүүрийн урд талбайд ирлээ. Одоо бүгдээрээ хит хитэн хүнээс асууж энэ тухай мэдээлэл хүргэе. Сайн байна уу? Сайн байна. Тгийн тэг зэрэг хэд бол? Тэг. Тэг. 0. Тэг. 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 Тэгээ. 1. 1 юм байна. Ямар ч нэг заа. Тгийн тэг. Тэг. Тгийн тэг зэрэг тэг. Тгийн тэг зэрэг хэд вэ? Тгийн тэг зэрэг. Тэг л байх юм шүү. Тэг үү. За. Тэг гэх бах та. Тгийн тэг зэрэг хэд вэ? Хязгаар. So, what is the 0 to the power of 0? Do you know it? Excuse me, I don't speak English. Where are you from? France. Oh. Would say it's 0. Okay. Тэг. Тэг үү. За. За, тгийн тэг зэрэг яагаад тодорхойгүй вэ? Санахгүй. Тэгтээ тэгж гардаг шиг санагдах юм. За.
таны хариулт зөв байлаа. За тэгийн тэг зэрэг яагаад тодорхойгүй вэ гэвэл тэг суурьтай бүх тоонууд тэг байх ёстой. А гэхдээ тэг гэдэг зэрэгтэй бүх тоонууд нэг байх ёстой гэдэг 2 4 зэрэг хашилтдаг учраас тодорхойгүй гэж явдаг. Баяр хүргэе. Баярлаа. Answer is undefined. Undefined. Yes. Okay. Good to know. The correct answer is undefined. Таны хариулт буруу байлаа. Тэгийн тэг зэрэг тодорхойгүй байдаг. Тэгээд таны хариулт буруу байлаа. За тэгээд таны хариулт буруу байна. За буруу байлаа. Тэгээд энэ бол математикийн шинжилгээ ухаанд бол undefined буюу тодорхойгүй, тодорхойлох боломжгүй гэж явдаг тоо. За баярлалаа. Тэгэхээр тэгийн тэг зэрэг бол тэгч биш, нэгч биш. Тэгэхээр та хоёрын хариулт бол буруу байна. Тэгч биш, нэгч биш, тодорхойгүй гэж математикт явдаг. За тэгээд таны хариулт буруу байна. Хариулт нь тэгч биш, нэгч биш. Математикт бол тодорхойгүй undefined гэж явдаг байгаа. За тэгээд энэ тухай илүү мэдээлэл болон өөрсдийнхөө бичлэгийг үзэх бол энэ YouTube хаягаар миний хаягаар орж бичлэгээ үзээрэй. Баярлалаа. Тэ ер нь тодорхойлох боломжгүй гэсэн үг. За баярлалаа. Баярлалаа. YouTube-д ороод миний channel-ээс бичлэгээ үзээрэй. Баярлалаа. Та энэ хаягаар YouTube-оор миний бичлэгийг үзээрэй. За YouTube хаягаар орж бичлэгээ үзээрэй. Баярлалаа. YouTube-ийн хаягаар орж бичлэг сонирхороо өөрсдийнхөө бичлэгийг үзээрэй. Баярлалаа. Where are you from? Holland. Okay. Okay. Thank you so much. You can enter my YouTube channel and watch your video. Okay. Thank you. Thank you. YouTube хаягаар бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За бид нар нийт 30 хүнээс асуулт хариулж яг баталгаажуулж бичүүллээ. Түүнээс олон хүнээс асуусан боловч зарим хүмүүс бол татгалцсан. За тэгэхээр 30 хүний зөвхөн 2 хүн л зөв хариултыг мэдж байлаа. Гэхдээ зөв хариултыг бол шууд баталгаатай мэдж байгаагүй таамаглаж хариулсан байгаа. Яг бол тэг нэг гэдгийг мэдэхгүй байсан учраас тэр. A few moments later. За тэгийн тэг зэрэг тэг гэж хариулсан 22 хүн байна. Харин тодорхойгүй гэж 2 хүн зөв хариулсан. Харин нэг байна гэж нийт 6 хүн л хариулсан байна. За тэгээд хамгийн сүүлд тэгийн тэг зэрэг бол тэг биш, нэг биш, харин тодорхойгүй буюу undefined гэж явна.